Өрсөлдөхгүй зам чанартай 30 төрлийн жигнэмгийг үйлдвэрлэх үйлдвэрийн нээлттэй талах чихэр хувьсаад компани өнөөдөр хийлээ. Герман, Итали хятадын технологиор 10 төрлийн жигнэмгийг үйлдвэрлэж худалдаанд гаргаад байгаа юм байна. Итали, Герман, Хятад улсуудын томоохон компаниудын жигнэмэг үйлдвэрлэх хийж бүрэн компьютерийн удирдлага бүхий шугамыг Улаанбаатар банкны Жака төслөөр талах чихэр компани ашиглалтанд орууллаа. Нэг ээлжиндээ 4 тонн жигнэмэг үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр нь хэрэглэгчдийн захиалгаар жигнэмэг үйлдвэрлэх юм а. Хамгийн гол нь импортоор орж ирж байгаа жигнэмгийн хадгалалтын хугацаа тодорхойг байдаг. Тэгвэл яг ижил амттай, чанартай жигнэмгийг хэрэглэгч шинээр худалдаах боломжтой болж байна. Импортыг орлох ийм төрлийн өндөр хүчин чадалтай шугам оруулж ирсэн. За яагаад хүчин чадлыг нь өндөр гэж хэлвэ гэвэл бид нар хэрэглэгчдийн захиалгаар бид нар ээлжиндээ 4 тонн хийх хүчин чадалтай. Гэхдээ хэрэглэгчдийн захиалгаар мэдээж 24 цагаар ажиллах юм бол 3 4 12 гээд 12 тонн хийх хүчин чадалтай ийм том хэмжээний тэгсэн мөртөө дотроо олон төрлийн жигнэмэг хийх ийм шугамыг оруулж байгаагаар онцлогтой. Тэгэхээр бид нар энэ тоног төхөөрөмжтөр Герман, Оросын технологичтой хамтран ажиллаад монголчуудтай энэ хэрэгцээтэй байгаа эрүүл ахуйн бүтээгдэхүүнүүдийг, эрүүл чанартай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхийн зорилттой ажиллаж байна. Эхний ээлжинд энэ шугам ашиглалтанд орсноор бид нар 5 төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэн гаргачаад байна. Жигнэмгийн шинэ үйлдвэр нь 50 ажилтнтай хоног 6 тонн жигнэмэг үйлдвэрлэн гаргаж дотоодын жигнэмгийн хэрэгцээний 50% бүрэн хангах чадaltaй юм а. Талах чихэр компани шинэ технологийн 10 гаруй төрлийн жигнэмэг худалдаанд гараад байна.